Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэг сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хинти медиа групп, хүний хөгжил манлайллын академи төрийн бас байгууллагын хамтран хүргэдэг 20 дугаар зууны мэрэгчлэтнүүд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Ахмад инженер Лувсан Даржаагийн Ганс Сүхбай маань өргөдөн оролцож байна. За Ганс Сүхбайхаа гэрээс энэ хүн нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байна. За та сайхан өвлжж байна уу? Сайхан өвлж байна. Би лагшин тунгалгөө. Сайн байна. За энэ 20 дугаар зууны мэрэгчлэтнүүд гэдэг энэ нэвтрүүлэг маань яагаад хийгдэх болсон бэ гэхээр одоо энэ 21 дугаар зуун гараад одоо 4-ний 1 нь өнгөрцөн байна. Цаг хугацаа хурдан юм. Тэгээд энэ хооронд одоо энэ 21 дугаар зууны Монгол улсын түүхийг бүтээхэд, Монгол улсыг өдий зэрэгтэй хүргэхэд хувь нэмрээ оруулсан 20 дугаар зуунд бэлтгэгдсэн мэрэгчлэтнүүд тухайн үед ажиллаж байсан хүмүүсийнхээ дурсамж яриагаар тухайн одоо нийгмийн үед ямар байсан гэдэг зүйлүүдийг л одоо голчлон ярих гээд байгаа. Тэгээ та бүхэн ингээд яриа нэг энгийн юм шиг асуулт одоо нэг асуулт хариулт нэг энгийн мэд санагдах боловч одоогийн хүмүүс мэдхгүй мартагдсан, орхигдсон ийм зүйлүүдийг л түлхүү ярих гээд байгаа. Тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ түүхийг бүтээсэн хүмүүс, түүхийг тээж байгаа хүмүүс маань цөөрдөг. Энийгээ дагаад одоо тэр түүхийн тодорхой юмнууд одоо мартагдаад бүдгрээд ингээд байдаг учраас бас залуу хойч үедээ зарим нь сургамжтай, зарим нь сонирхолтой ийм зүйлүүд байгаа болов уу гэж энэ нэвтрүүлгийг хийж эхэлж байгаа юм. За тэгээд та юуны төрөнд өөрийнхөө нутаг ус тэгээд одоо сургуульд орж байсан тухайгаа ч үгүй одоо бага насныхаа тухай ер нь аав ээжийнхээ тухай дурсаж ярихгүй юу? За би баян хотог сумын харьяат холдэ. Тэгээд манай эцэг одоо 1942 онд манай би төрсөн. Тэгтээ яг тэр үед ч одоо хөдөө буусан дээр л төрдөг байсан үе юм байна лээ. Гэхдээ миний хувьд бол хувь заяагаар энэ аймгийн эмнэлэгт манай ээж ирж намайг төрүүлсэн байдаг юм аа. Тэгээд тэр үед Орос эмч их хурж явсан юм гэнлээ. За. Тэгээд манай хөгшин надыг бас жоохон илүүд үздэг байсан. Чи Орос эмчээр их хурл цагаан даван дээр төрсөн хүн би бол овсод одоо хоньны хөх бууцсан дээр арга төш төрсөн хүн гэж одоо бэтээр тэгэлцэж байдаг байсан. Тэгээд тэр их хувь заяагаар л бас энэ сайхан газар төрсөн хэрэг байх л да. Тэгээд одоо яг тэр би ч одоо айлын 3 дугаар хөө болж төрсөн хүн. Тэгээд манай ээвэж хоёр эхнийхээ хүүхдийг төрсөн эгчтэй өргүүлчихэд дараагийнхаа нэг ахын гарах дээр нь нотлынхаа нэг найз дэргүүлчихэд 3 дахь намайг гарах дээр одоо боломж захих боллоо гэд алзуурхаж байсан чинь манай одоо өргөж явдаг аав маань гойж очиод одоо хүнд байдалд оруулж бод надыг яг сар гарантай байж байхад тэр Лувсан Даржаа гэж одоо миний аав ээж хоёр маань өргөж явсан. Тэгээд одоо айлын ганц хүү болж өсч байдсан да. Тэгээд төрсөн аав ээж нь 3 хүүхдээ өргүүлээ. Тэрнээс хойш хүүхдтэй болсон уу? Болсон. Зөндөө олон хүүхд гарсан тэр. Тэрнээс хойш бол өнөр олуулаа. Болсон. Тэгээд тэгээд яагаад өргүүлсэн юм гэхээр тэр манай өргөж явсан ээж, төрүүлсэн ээж хоёр хошуу танким гэдэг одоо ном заалгаж нэг ангид сурч байсан. Танил хүмүүс. Хоёр залуу эмэгтэй байсан учраас бие биенийхээ зовлонг сайн мэддэг. Тэгээд одоо надыг гоохтой зэрэг нь өргүүлсэн хэрэг тэрнээс шуулна ганц хөө гарлаа одоо энэгээр голонтоос ахиулна гэж манай эсэг бүр шийдвэрсэн гэж ярьдаг юм. Тэгээд тэр үед ч одоо бас төрөлт тийм элбэг биш. Тэгээд бас нэг бие биендээ ингээд өгчдөг бас нэг сайхан сэтгэлтэй улсуудл байсан хэрэг л дээ. Тэгээд тэгээд яг би бол одоо аав ээжийнхээ өргөж явсан аав ээжийнхээ гар дээр одоо
залгиж дутах шүтэх юм байхгүй сайхан хөөцсөн. Манай өргөж явсан эцэг л усан дэрж байвал цагаан иргэний хэд дээр лам байсан 30 хэдэн насанда хар болоод хөдөө гараад тэгээд л айлгэр болоод тэгээд л надыг өргөж явсан төвхтэй юм бэлээ. Тэгээд багнаас бол тэгээд одоо манай баян хатаг одоо нөрөгийн бол оёл энэ хавар нутгалдаг гол руу бол нэлээс тохой янжи арал эрдэнэ бол ингэж одоо зундаа нутгалдаг. Тэгээд тийм газар л одоо тэгээд би 10 нас хүртлээ аймаг бараг орж үзээгүй шахуу. Тэр уулын хаманд тэгээд л одоо маллаад л авч тэгээд цогл байсан хүн. Тэгээд одоо яах ихэн зураг бол 10 нас хүрсэн байгаа үз. Тэгээ 10 нас хүртлээ тэгээд хөдөө байна гэж чинь та сургуульд ороогүй байсан гэсэн үг. Орохгүй шүү дээ. Тэр үед чинь ер нь хүмүүсүүд хүүхдээ сургуульд оруулах тун төшөө. Тэгээд хон намайг 8 настай байхад аймаг дээр оруулж намар хөгшөжигэнд орчиход тэгээд тэр сургууль цуглуулахад төлөөлөгч аймагаас суманд очдог байна. Сумнаас багуудад одоо 8 нас хүрч байгаа хүүхдийг сургууль тойж оруулах гэд хүн очдог. Тэгтэр нь манай эцэг манай хөө аймаг дээр сургуульд орсон. Гэт улаан харантайгаар Лусан дэржгийн ганц аймаг сургууль гэж бичүүлчихэд. Тэгээд төлөөлөгч яваад ихтер над мөр ирнэ. Би мөрөөр одоо гэртээ дахиад харчдаг. Тэгээд тэр чинь одоо 8-тай тэгж зүхтаагаад 9-тэй тэгж зүхтаалгаад. Тэгээд би одоо бүр санаанаас гардаггүй. Би өөрөө бас сургуульд орчих санаатай байсан шиг байна. Тэгтээ аав тийм дургүй болохтой зэрэг нь аян дагаад тэгээд л одоо дараа гэд явж исэн хүн чинь гинтхэн одоо 10 настай болсон хойно ээж маань нэг өдөр нэг ногоон орсчисчүү гэдэг даав хайчлаад дээр нь нэг 5 хошоо яадал байсан. Тэгээд одоо энэ та юу хийж байгаа гэсэн чинь гоё юм хийж байгаа гэж хэлэхгүй л байсан. Оройхон тийшээ болсон чинь цөмх болж хувирсан. Энийгээр яах гэж байгаа гэсэн чинь чамайг сургуульд оруулна. Одоо номын сав хийж байгаа. Би одоо ордог цагтаа ороогүй юм чинь 10 хүрсэн юм дэнкэс юм сургуульд ороод тогтоо яадаг жижиг хүүхдүүдтэй дараа байна арахгүй гэсэн. Аав чинь оруулна гэж байлээ дээ чамайг л гэсэн. Тэгээд одоо ээж үг нь миний талд байсан шиг байгаа. Орой аавыг ирэхтэр энэ навч чинь одоо сургуульд орохгүй гэж байна. Энийг одоо албадж оруулаад яахад дээ. Тэгтэр нь би бас аштайхан болж байлаа. Тэгсэн аав үгүй тэрэ дэмий. Одоо төмний хөвгөд орж байхад би ганц хүүгээ ном мэдэхгүй болгож байх ёсгүй. Чамаас том хүүхэд сургуульд орж байгаа. Зүгээр дуугайл яв. Жаахан гүжэдсэн чинь тэгээд би одоо тэрсэн эцэг ихийг ажаа гэдэг үсээ аваа ажаа чинь одоо бид нар ганц сайхан хүүгэн өргөж яваад ном мэдэхгүй таныг юм болгочоод юу гэж хэлж яах юм. Бид нар аав ээжээр нь буруутан штэ одоо чамаа сургуульд оруулгүй болохгүй ном сургалгүй болохгүй. Тэгээд би 10 настай сургуульд аав мад мөртөө хөтөлж ирээд одоо энэ Сангайжхан клубын варон талд Сүрьягийн больниц хөдөлთა удирдах газар энэ байж бод нураасан байшинд 10 жилийн сургууль ганц сургууль байсан. Тэгээд тэнд чинь одоо ирж сургуульд орлоо л да. Тэгээд тэр үед ч одоо манай сургууль нэг 400-500 төгтөл байсан нэгдүгээр ангид ороход. Тэгээд 10 жил бол 10 дугаар анги төгсөх үед бол нэг 800-900 хүүхэдтэй болж ирсэн. Тэгжил өсч ирсэн үе. Тэгээд тэр үед чинь сургуулаас зүхтаалгачаа тэгээ худаг дээр мал усалж байгаад улсууд бөөгөнд суугаад ярих дээр өвгөн чи одоо яагаад хүүхдээ сургуулаас зовчуулчих вэ гэдэг. Тэр сая миний хэлдэг аргыг хэлнэ шүү дээ одоо. Тэгээд төлөөлөгч ихтэй тэгж явуулчаад тэгээд төлөөлөгчийн буцахтар аваад ирсэн гэж. Одоо нэлээд говья байгуулсан байдалтай л ярьж байсан үе л дээ. Тэгээд л нэг аргагүй сүлдэл манай авч бас өөрөө бас давгүй ном бичихтэй
төвд мөвдгөл чөлөөтэй хуучин монгол бичгээр бичиг данс юм хөтэлдэг шинэ бичгийг бол бас амархан суртсан. Тэгээ бас намайг явтай хүн байсан. Тэгээд одоо намайг зөв замруул хөтлөд оруулж өгсөн хүндээ. Тэгээд та 10 дугаар анги төгсөөд одоо дээд сургуульд явсан. Тэгэлгүй яг тэр ч одоо тэр үед 10 төгсчтэй. Үгүй тэр ч тэгээд 7 дугаар ангид байхад хавар тарах үед тэр ч 2-7 дугаар анги байсан манай үед чинь. Тэр ч одоо 59 онд 7 төгсөж байгаа юм. Тэр 52 онд ороод. Тэгэхэд чинь өглөө сургуулийн үүдэн дээр жагсаачаад нэр дуудаад 2 хэсэг ялгадгийг. Тэгээд тэр нэг хэсэг дуудагдсан хүмүүсийг та нар техникумд явна, мэрэгчлээ сонгоцгоо гэдэг. Нөгөө хэдийн бол бид хэд болох дээр үлдсэн хэдийн нийлүүлээд за та нар одоо 8 дугаар ангид дэвшиж орно гэд ингээд ялгагдаад нэг хэсэг маань техникум одоо дунд мэрэгжлийн сургуульд яваад өгч байгаа. Тэгээд одоо үлдсэн хэд нь одоо арай жоохон сурлагаар бас харж үзэж ялгаж байсан байлгүй. Тэгээд ямар ч байсан 8-10 дугаар ангид үлрээд байхааргүй юмнуудын аваад үлдчихсэн шиг л байна да одоо бодож яхад бол. Тэр үед ч одоо тэгэл салбар болгонд л мэрэгчлээ боловсон хүчин хэрэгтэй болохоор түргэн хугацаанд бэлдэж нөгөө хүний нөөцөө бүрдүүлэхийн тулд тэгээ бүр тэрнээс араа өмнө чинь 7 дугаар анги төгсгөөд техникумд явуулдаг байсан. Тэгээ сүүлд 8 дугаар анги төгсөөд л явдаг боллоо шүү дээ тий. Тэгээ та уралдаан шалгалт өгж орж исэн үү? Дээд сургуульд яаж орж исэн? Дээд сургууль чинь 10 төгсөөд эрэгтэй зэрэгчин одоо Улаанбаатараас шалгалтын одоо сургуулиудаас төлөөлөгчнөр ирээд бидэнд чинь одоо манай сургуульдаар гэсэн улсууд орж ирдэг. За. Тэгээд тэрэнд чинь одоо бүртгүүлээд орно л доо. Тэгэхээр нэг урилгыг аваад тэр сургууль дээр очиж намар шалгалтаа өгнө. Тэгээд л та тэгээ ямар урилга авсан? Та тэгээ тэр үед ямар урилга авсан? Би тэр үед гадаадад инженерийн хуваар эрэгтээр нь авчаад их мундаг амтан дахиж ятсан чинь ээж маань за хүнээс суугаад өргөж авч ингээд хайчаад явчихдаг юм байна. Би чамайг 5 жил гадаад байгаад ирэхэд өхөөд байх юм чинь. Гэхдээ нэрдэ за ээжигээ өмдөөс болохоо болий гэд эргэж очиад багш ангийнхаа багшд би ер нь ээж маань үгүй гэж байна би болий. Дотоодод инженерийн анги авъя гэсэн чинь чамаар тоглуулж яддаг сургууль гэж байдаг. Гадаадаа явбал байвал бай. Тэгэхээр нь жоохон шар хөдлөд. Эвиш одоо 20 настай болчихж байгаа хүн чинь бас өөрийн бодолтой болдгийн байгаа үстэй. Тэгээ одоо тэгвэл чамаа сургуульд явуулах хүүхдэр нь болио би явахаа болигээд би тэр гадаадын томилтын багшийнхаа урд аваач бат хэдэл тавьчаад гараа явцсан. Тэгээ одоо гэртээ ирээд тэгээд харихтаа бодож ирэх юм чинь яхаа сургуульд явдаггүй юм байгаа үз. Энэ 10 дугаар баазд манай аавын танил жолооч нар олон байж байгаа. Тэрнийг дагалдаж явж байгаад би 3 сар дагалдан хийгээд л жолооч болох юм чинь болно гэдэг шийдчихэд байсан. Тэгсэн чинь 2 хоног байтал одоо энэ манай хэшиг манай ангийн Батчар гээд манай баян хотгийн нэг найз байсан. Тэгээд тэр хоёр багшдууд ч чамайг гэхдээ гүй очихгүй. Надад сургуульд оруулахгүй гэж боож байлээ. Би очихгүй гэсэн чинь хоёр тал дээрс чирээд тэгээд сургууль руу тэгээд жоохон чирэгж гоод очлгүй яах. Тэгээд очисон чинь багш маань за чи энэ шалгалтын хамсих өнөөдөр 3 цагт онгоцоор буцна. Би нэг дэжхэн дэд сургуульд инженерийн ангид нэг хүний хаваар авчлаа. Чи дотоод зөвнөсөд явах юм байгаа гэсэн. Явъя гэд. Тэгээд л явсал да. Тэгээд инженер болоход яг инженер гэдэг юм чинь тэр үед манай аймагт байгаагүй юм. Тийм баг. 62 онд ер нь тэ инженер гэдэг талаар ер нь та ямар ойлголттой байсан? Яг ном зохиол дээрээс их тэр инженер гэдэг юм харна. Бас л инженерийн сайхан дүрнүүд зөндөл уншиж байла. Тэгээд л слуар дээрээс харна штэ. Инженер гэдэг ер нь яадаг гэдэг юм бол.
техникийн дээд боловсралтай хүнийг инженер гэн гэсэн одоо слвар дээр байж байгаа. Тэгтээ зэрэг нь би одоо ер нь төлхий жоохон техник сонирхолтой байсан байгаа үедээ. Тэгээд тэрэнд л явна гэдээ дурлаад л ангиасаа бас нэлийн хэдэн хүүхдүүд элсүүлээд цуг орно гэд. Тэгээд өдөөж хүндэд очирч байсан. Тэгээд сургуульд явахгүй жолооч болно гэд бодож ирсэн гэхээр ер нь тийм нэг техник тал руугаа л сонирхолтой. Тийм л байлгүй дээ. Тэг ч одоо намайг жоохон байхад 4-5 6-тай байхад манай аав нэг найз нартай ярьж байгаа нь манай энэч тэг элэгтэй сайн малчин болохгүй хаа. Нэг техникийн хажууд л хөвтөж явах болох байх. Саадахтай ард нэг машины хамар ухаа зогсож явах юм болох байлгүй гэж. Тэг саадахт гэдэг нь манай энэ зэхэн зүрд байгаа уулалта. Тэрний араар их зам явдаг байсан. Тэрний ард нэг машины хамар ухаад зогсож явах юм болох байх гэж. Тэгэхээр таныг бас тийм техник дуртай байна гэдгийг аав нь ажиглаад харсан л байна тийм. Тэгээд хөдөө аж ахуйн дээд дээр очиод та шалгалт өгөөд орсон уу? Тийм шалгалт өгөөд тэр ч одоо дөрвөн шалгалт гэдэг Монгол хэл юу хоёрын шалгалтаа өгчөөд орос хэл хоёрын шалгалтыг өгчөөд тэгтээ бие муудад халуураад тэгээд 38 салуунтай явж тэр хоёр шалгалтыг өгөөд тэгээд л өгчөөдаагүй эмнэлэгт халдвартай эмнэлэгт хэвтээд тэгээд тэнд чинь 35 хоног хэвтчихэд гарч ирэхэд хичээл эхэлсэн. Хичээлгүй намрын ажил явсан. Намрын ажил явсан. Тэгээд одоо яг надыг одоо чиглүүлж өгсөн хүн бол одоо манай аймгийн дарга байж ирсэн жаргалын аав Сандуй гэж хүн байсан. Манай наг захын дотны найз манай наг зах лувсан чөлтөм гээд хүний их хэмч байсан та нараас төрөнд байсан байх. Энэ сүрэгийн яринтгээний эмч насаараа хийсэн хүн байсан. Тэгээд тэр ах маань намайг хот руу явахад одоо очих айл байхгүй чинь захиа хийж өгöd сандуугаад гэрийн зааж өгöd тэгээд би захиатай очиж анхан орд танилцж ирсэн. Тэгээд тэр хүн нэт би байж байгаа. Тэгээд тэр эмнэлэг тавтаад гараад тэгээд л ер нь нутаг буцхал юм бодоод одоо хоёр шалгалт өгөөгүй юм чинь өнгөрсөн гэж бодоод тэгсэн чинь сандуугаа маань чи манайд байж л бай. Чамайг сургуульд оруулна гэд тэгээд одоо байгаад байсан. Тэгтэл нэг 7-8 хонж байтал одоо сандуугаа гэрэгтэл ахаа би ер нь буцъя одоо хари намар ч одоо ороо одоо энэ заа яг чи тэгээд их одоо маргааш хоёулаа сургууль явна гэж. Тэгээд маргааш намайг дагуулчаад тэгээд тэр механикийн декантай уулзуулж өгöd тэгээд шалгалт өгöd тофис хоёрын шалгалтыг би онцогод. Тэгээд л сургуульд тэр декан шалгалтаа өгöd очихтай зэрэг чи инженерийн ангид байхаар хүн байна. Чи 11 дахь запас хүн боллоо шүү. Манайх 41 хүн авах хуваартай. Одоо чи 51 дахь хүн боллоо. Өвлийн шалгалтаар нэг хэсэг нь хасан штэ. Тэр нь тасагдвал хохин штэ гэж хэлээд тэгээд оруулж ирсэн. Тэгээ Сандууга тэр үед юу хийдэг хүн байсан? Хөдөөж хүндэд сургууль багш байсан. Тэр мал эмнэлгийн ангид багш байсан юм билээ. Тэгээд л одоо надыг оруулж өгсөн штэ. Тэрнээс би өөрийнхөө чадлаар бол яаж арах вэ? Тэгээд айлсалт дууссан байсан юм чинь надыг тэгж зурчилж өгөх хүн шүү байхгүй юм чинь. Тэгээ Сандууга зурчилж өгсөн юм байна. Тэгээ та бас шалгалтаа онц сайн дүнтэй өгсөн учраас тэгээд хоёр миний гол хичээл ер нь дуртай хичээл мөн байсан учраас тэр хоёрыг бол харин яаж орсол юу хоёроо турунд нэг юм халуунтай явсан нэг юм гурав өгцсөн бодвол гурвлаагүй байлгүй. Тэгээд л нэг юм орсон л да тэгээд. Тэгээд нөгөө Монгол Улсын их сургуулийн 1942 онд байгуулагдаад тэгээд нөгөө мал эмнэлэг факультет гэж байж байгаа. Тэгээд 1958 онд юу яасан юм бэ лээ шүү дээ. Хөдөө аж ахуйн дээд сургууль чинь салж байгуулагдсан. Тэгээд таны орсон тэр нөгөө нэг инженер механикийн сургууль чинь 1960 онд хөдөө аж ахуйн дээдэд инженер механикийн факультет гэж байгуулагдсан байлээ. Тэгэхээр та чинь 62 оронд орно гэхээр 3 дахь хэлсэлтийн л оюутан болох гэдэг юм тийм ээ.
Тэгээ тэр үед ер нь ямар багш нар хичээл заадаг байсан, сурах бичиг нь ямар шүү сурах бичиг байдаг байсан бэ? Тэгээ сурах бичиг гэдэг тусгай юм бараг байхгүй шүү. Яг уу нийгмийн ухаан түүх мөнхийн юм бол монгол хэл дээр юм байна. Тэгээд бусдын бол дандаа л орос дээр байдаг. Тэгээд манай сургуулийн яг нэгдүгээр курст хичээл зааж байсан багш нарын ер нь 50-60% нь орос байсан байх шүү. Тэр мэргэжлийн чиглэлийн юм багш нарын ихэнх нь оросууд байсан. Орос багш нараар л хичээл заалгаж байсан. Тэгээд та ч одоо хөдөө аж ахуйн дээд төгссөн одоо анхны монгол инженерийн нэг гээд байгаа шүү дээ. Тэгэхээр өмнө чинь 2 элсэлт байсан. Яагаад таныг анхны төгсөлт гэж байгаа? Тэр яг одоо 1-2 дугаар курстэй Монголд ерөнхий эрдэм та бицэг тэр 1-2 дугаар курст ороод хаагддаг хичээлүүдээ Монголд үзчихэд тэгээд жинхэнэ нарийн техникийн юмыг бол тэр орсдч байсан юм байна лээ. За тэгэхээр та ч одоо бас сурхаа явангаа ноосн цамт зарах зорилготой явж исэн байна. Одоо тийм л тэр үеийн хүн бүгд л одоо тиймэрхүү байдалтай явж исэн. Тэгээд одоо явхаа байсан гэхдээ зэрэг нөгөөдөлийг бодвол тэгээд л үгүй хийсэн байх. Одоо яаж үгүй хийсэж мэдэхгүй байна. Мартчих. Тэгээд тархуны арьс яадаг байсан таны үед? Тэр бидний үед тархуны арьсны үе байгаагүй. Байгаагүй юм. Сүүл 75 онд явхад тархуны арьсны жинхэнэ юу болцсон байсан. Орос явхад. Тийм. За. Тэгээд оюутан байхдаа стипенд авдаг байсан биз дээ. Авдаг яах вэ? Тэр ч одоо бид нэр чинь нэгдүгээр ангид байхад 225 төгрөг сард өгнө. Тэгээд 2 дугаар курс зарснаас хойш бол дандаа 240 төгрөг стипенд өгнө. Тэгээ онцгой сурвал нэмэгдэл аавна. Ер нь үндсэн стипенд нь дээд сургуулийнхан 240 байсан байна тий. Тэгээд таны үед тийм байсан байна. Бидний үед ч тийм л байсан. Өөрсдөө өгөл тий. Тэгээд тэр ч одоо тэр үедээ их л мөнгө байж л дээ. Давгүй тэгээд бид нар ч одоо тэгээд бас ижжууж явсаар угаад тэгээд нэг 25-6 хүрэхний алдад мөнгө мууд чинь эмэгтэйчүүд болохтой зэрэг нь мөнгөтэй байгаад байдаг. Манай дэд юуны инженерийн ангичин дамжирчуд 2 хай эмэгтэй байсан. Та нарт юунд зараад төрүүлж мөнгөгүй болоод байдаг. Бид нар тий хамаагүй гуанзан талрахгүй юу? Байранда хоолоо хийж идэх. Тэр чинь хоолны сайхныг авч идэн. За тэгээд дээшлээд 2-3 дугаар курс өнгөрөөд ирэхийг алдчихнаас нэг ганцл певнтер авчван. За. Нэг тэгээд одоо байхгүй болно л да. Тэгээд уг нь дотоодын байраар орж хоол буудах уу? Буудлага яах вэ? Тэр ч одоо хамгийн гол мэрэгжил маань тэр шүү дээ. За. Тэгээд тэр ч уг нь бас дотор байранда би ч одоо 5 жил байранд цуусан. За. Тэгээд чинь яг стипендээ буухтай зэрэг нь нэг 50 төгрөг ч юм уу нийлүүлдэг. Тэгээд нэг нь тэр сараа хоолоод авдаг. Байхгүй юу? 50 төгрөгөөр та нарын үед бас юм арга хямд байсан байна. Бид нар оюутан байхдаа 70 төгрөгөөр нийлдэг байсан. Тэгэлгүй дээ. Тий. Тэр ч одоо бас жоох өссөн байх. Тэр ч одоо ингээд яг мөнгөгүй юучгүй болсон үед чинь өдөр их завсарлагаанаар харманд юучгүй байхад чинь гуанзар барахад гуанзангийн хоолны газрын буланд стал дээр 60 кастролтой хар цай байж байна. Нэг том хөнгөн цагаан шанаг хэлттэй байж байна. Хажууд нь подносон дээр талх хавуулаад тавьчихсан байна. Тэр талхч үнэгүй, тэндээс цай уух үнэгүй. Тэгээд одоо юу ч мөнгөгүй хүн бол хэдэн цусам талх авч идээд цай уучаад хичээлдээ орсон. Болж исэн яахгүй. Тэгэхэд чинь одоо юм хэцүү дээ шүү дээ. Одоо бол тийм хүн бол тэгээд одоо та тэр сургуулаа төгсөөд ер нь хаашаа хуваарлагдчихсан. Тухайн үед чинь одоо нөгөө төгсөгчдийн хуваарийг ерөөсөө аймаг орон нутаг харгалзахгүй аль хэрэгцээтэй газар гэж хуваарлцдаг явдаг байсан. Та тэгээд шууд аймагтаа ирсэн гэсэн. Яг тэр ч одоо хөдөөж төгсчөд л хөдөөж яамн дээр очино. Яамны боловсролын дээрээс хуваар авна. Хэнтэд 3 хуваартай гэж байна. Тэгээд 3 захиалга байсан юм байна тий. Тэгээд хэнтигээс 3 инженер төгсөж байгаа. Дархны содондоо гээд манай ангийн хөрвөл дадлын гомбчуугээд инженер байл одоо бид нар тэгээд бид 3 ирсэн чинь тэгээд
Гурвуулан нэг сумын товар аваад тэгээд та ч одоо хөдөө аж ахуйн инженер хүн тийм ээ. Тэгэхээр одоо таны яг үндсэн ажил чинь ер нь юу байсан? Гэхдээ яг тэр ч одоо ер нь үндсэн ажил бол одоо би ч одоо эхлээд нэгдэлт инженерээр очсон. Аха. Энэ дэр сумын хөдөө аж ахуйн машин механизмыг зассан. Хөдөө аж ахуйн машин механизм тэгээд автомашин хариусан шүү дээ. Аха. Тэгээд л ажил эхэлж байсан л да. Тэгэл одоо техникийн онцлоод л эмчлээд л засна гэдэг чинь эмчлэнэ гэсэн үг. Техникийн эмч гэсэн үг үгүй шүү дээ. Тэр чинь аль хэвдэрсэн юмнуудын би ер нь өөрөө хүсэл маань бол юу гэхээр нэг гагнуурын аппарат нэг чадвал төлшний аппарат тохируулдаг стендтэй тоокрын снахта тим суманд чамсан гэдэг л хүсэл байсан байхгүй юу. Тэгсэн сохор азар биндэрт тэр маань бүгдээрээ байсан. Тэгтээ ер нь тим тоног төхөөрөмжүүл ховор байсан сум болгонд бол тийм юм байгаагүй баха тийм. Байхгүй. Тэр чинь тим тоокртой сум гэдэг чинь дэр нь 5 хуруу дотор багтана. Тэгээд гагнуур бол яг сумуудад бий болж л байсан үе. Тэгээд юу стенд бол байхгүй. Тэр одоо дизель моторын хамгийн гол юм мэддэг тохируулдаг юм чинь аппарат тохируулдаг стенд гэж биш. Тэр бол биндэрт байсан тэгтээ цоочтой. Ажиллах хүн байхгүй. Мэдэх хүн байхгүй. Тэгээ та очиод ажиллаулж ирсэн үү? Тэгсэн. Тэр тэгээд одоо сурсан чинь стенд темпэн стенд хэрэглэмээр техникүүд олон байдаг. Тэгэхээр н одоо стендэн дээр ажиллах хүн хайгаад хүмүүстээ сураад байсан чинь банзрагч гээд нэг өвгөн байгаа. Тэр уг нь хаяа сайн дураа хөдлөл ажиллаулдаг юм гэсэн ярих дээр нь тэрэндээ ямар боловсралтай хүн байсан? Тэр хүн зүгээр л нэг тракторын жолооч. Тэгтээ банзрагч гойтой би одоо ахтуу шиг болсон чинь сүлдээ. Та ер нь энэ жоохон стендэн дээр хаан сурсан гэсэн чинь тэр хүйтний станц гэж малажхан машин станц гэж байсан төрийн өмчтэй хадлан мадлан тараймаараа тарьдаг тийм станцууд ч өчргөө олон байсан шүү дээ. Тэр чинь 50 онд ерөөсө Оросын тусламжаар байгуулагдсан малажхан машин станц гэдэг. Тэгээд тэрэнд чинь Оросууд механикаар ажиллаж байсан. Тэгэд Оросыг дагаж стендэн дээр жоохон байсан. Тэгээд би мэдхийн байхгүйгээд ердөө хөдөлдөг хүн байсан байхгүй. Тэгээд би мэднэ. Би номонд бариад танд зааж өгөн та ажил гэсэн чинь тэгээд ажилласан. Тэгээд бид хоёр ажиллаад их гар нийлсэн сайхан. Тэр отамтаа гэсэн янз бүрийн техникүүдийг чинь одоо бүгдийн аппаратын янзлаад л тохируулдаг байна шүү дээ тий. Тэгээд хөдөө аж ахуйн машин механизм гэхээр одоо нэгдэл болгоно л одоо тийм юмтай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь ер нь голдуу ямар техник машин механизмууд байх вэ? Гэхдээ яг тарай тарьдаг нэгдлүүдэд бол трактор комбайн байлаа. Тарай тарьдаггүй нэгдлүүд бол зүгээр хадланд хаяа нэг явдаг. Тэгээд юм зөөдөг дугуй тракторуудтай байсан шүү дээ. Тэр ч та тэгээд дугуй трактор маань кавингүй дээр задгаа явна. Белорус. Комбайн одоо бидний тэр нэгдэлд байх үеийн комбайнууд бол дандаа СК3, СК4 гэсэн комбайнууд хүн ил суудаг дээрээ нэг брезентэн сөөдөрч гэнт салхинд задгаа явдаг. Тийм комбайнууд төлөөлөө. Нева комбайн ч одоо хэдэн оноос орж ирсэн. Нева комбайн ч одоо 77-нд намайг Чандганы сангийн хот ерөнхий инженер гэж очихтол дан Нева ирж ирсэн шүү дээ. Тийм үү. Тэгээд тэр Нева ирэхэд нөгөө урдах компаниудын дэргэд бүтээмж сайтай кабин хачин гоё болсон байсан уу? Урдах тэр СК4 5-ууд чинь 3-4-ууд чинь бол тэр бункер одоо тэр будаа агуулдаг юмдаа нэг 1800 хил явал богнуулдаг байсан. Тэгэхэд чинь Нева чинь 2 тонн гарныг ячдаг байсан. Одооны комбайнууд бол тэр чинь 10 тонн тэрийг одоо авчирдаг болсон байлээ. Тэгээ одоо нөгөө тариа тарьдаг газар гэхээр нөө өтрөм дээр байгаа
юмнуудыг Олон техникүүд байна шүү дээ. техникүүд яа. Бид нар оюутан байхдаа нөө намрын ажилд яваа шөнийн ээлжинд гараад даараад тэгэнгუთ нөө эрэгтэй хүүхдүүд тэгсэн байхгүй наа өвтөрмийн машин руу будаагийн бүр хахтлан чихээд тэгвэл наа чи гацаа зогсчдгийг ингээд тэгэхээр шүн даарахаараа тиймэрхүү ажил хийж явлаа одоо бас бүтггүй юм хийж ирсэн одоо хэнгүй л хийжсэн ажил. Тэгээ бид нар энэ нөгөө номгоны сангийн аж ахуйд би нэгдүгээр курстэй явсан байхгүй юу. Тэгэхэд одоо энэ нөгөө Мардан гээд Хөдөлмөрийн Баатар боллоо штэ. Одоо ч байна. Тий, тэр хүн чинь дөнгөж сургууль төгсөж ирсэн шинэ агроном байсан байхгүй юу. Тэгээ сүүлд ингээл одоо Мардан гээл мандангууд тэр чинь содонч нэртэй бидрийг явж байхад байсан залуу инженер маань энэ вэ штэ гэж боддог байсан. Тэгээ оюутнууд бас намрын ажлыг их нугалдаг байсан шүү. Тэгэхээр яг тэр ч одоо бид нар чинь намар болох дээр л хадланд явна тарианд явна. Тэр одоо их гоё би нэг фестивалс хардгийн тэр нэг гавьяч үчигсэн ганцарыг дуулдаг тэр нэг оюутны цагаа дурсан гэсэн дуу эдгий штэ. Тэр их гоё санагддаг байхгүй юу? Өөр нэг юмнуудыг бүгдийн нэг оюутны амьдралуудыг нүдэнд харагдтал. Ногоон зээлийн твшин дээр гээл их хийж байгаа үстэй тий. Намын талын ингээд дуулж явсан санаж байна ч гэж байна. Тэр одоо том очир хөөгүй хаа дарч байна. За тэгээд хөдөө аж ахуйн машин механизм гэлээ. Тэгээд энэ сундууд чинь тухайн үед одоо энэ өндөр хүчтэлийн төр толбогдсон юм байхгүй дизель станцууд байсан. Тэрний засвар үйлчилгээг таныг хариуцдаг байсан. Тэгэлгүй яг тэр ч одоо яг энэ ч одоо их түүхтэл дээ. Ярил одоо зөндөл юм байна. Юунаас бэшн чандганы сангаж хот гас халагдж ирээд намын хоронд зааварлагчаар авсан. За. Тэр ч одоо чандганаас намаа явуулахгүйгээд өөр юм болж бэшн одоо намтай заргалтахаар шахуу юм болж нэг юм аймаг руу орж ирсэн. Тэгээд Лосон Жамс гэдэг аймгийн намын хорооны нэгдүгээр дарга байлаа. Тэр сангаж хотод байлгана гэдэг. Би одоо 2 удаа шаралчихсан. Элэг муу бас 2 хүүхэд маань чих мэхэн дүлий ирсэн эмчилгээ шаардлагатай гэд. Тэгээ би аймаг руу эмнэлэгтэй газар ороод игэсэн чинь намайг хавдуулах байлгана гэд. Тэгээ нөгөө дарагтай чинь жоохон анхандаа гойж байсан сүлдээ дургүй хөдөлдөд би ер нь сургууль төгсч ирээд дандаа л намын даалгавраар ажилласан. Намайг ирэхэд бендерт очих дээр л очлоо. Темс ирэх дээр нь л ирлээ. Чандганд очих дээр нь л очлоо. Дандаа л намын шийдвэрээр явсан. Тэгээ одоо ингээд нэг жоохон аж амьдралд гачигдал тохиолдох дээр харж үздэггүй юм бол би намын төв хараанд чинь гомдол бичнэ. Тэр үуч одоо боловсон хүчнийг хуваарлах байршуулах асуудлыг намал мэддэг. Намал мэднэ өөр юм мэдэхгүй тэр чинь аймгийн дарга марга жижигдэн шүү дээ тэр чинь. Аймгийн намын хорооны нэгдүгээр дарга л шийдвэл үгүй бол товчооны шийдвэр гарчвал тэгээд тэр хууль тийм байсан юм чинь. Тэгээд л одоо юу асал та аймагт ирээд намын хороонд нэг намын хороонд би удаагүй нэг 2-3 сар ажилласан байх. Ер нь үл тэгээд таач одоо инженер хүн жинхэнэ одоо инженерийн ажлыг хийдэг байсан хүн тэр намын ажил хийх бас бараг төвтэй. Яриасаа над их зовлонтой. Ягаад би шинэ зэрлэг тал дундуур дуртай машин унаад хүчээсэн хүн чинь ирээд яг цаг бүртгүүлээд үүдэн дээр яг тэр үед миний намын хороонд байх үед үүдэн дээр цагдаатай. За. Бүр цагдаа гансхтай уулзгээд хүн таньдаг хүн ирэхэд паравсыг биччихөөд оруулна. Зөвшөөрөл өгсөн. Төдөн цагт орж төдөн цагт гарлаа гэж гарын үсэг зурж байж гаргадаг. Тийм явтай. Тэгээд унаа байхгүй. Хэдэн машин байна тэр дандаа тэр дарга нарын мэдлэлд явцдаг. Нөгөө зааварлагчд бол өрдөө хэдлий байхгүй. Тэгээд байж би одоо тэр миний би энэ үйлдвэр тээвэр хөдөлთა хариуцсан зохион байгуулагч гэдэг албанд байсан. 2 дугаар даргын үүдэнд суудаг. Намын хорооч одоо 1-р нарийн бичгийн дараа 2-р нарийн бичгийн дараа үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дараа ингээд 2-3 нарийн бичгтэй байсан шүү дээ. Том. Тэгээд
би тэр манай 2 дугаар дарга давг дөржгээд үйлдвэрчний дарга байж гоод намын хорооны 2 дугаар даргаар ирсэн давг дөржгээд хүн биш. Тэрэн дээр нэг орж зовлонгоо хэллээ. Дарга яра энд жоохон цаг вэнүү танд гэсэн байна. Яр гэнэ. Миний энэ хийж байгаа ажлыг чинь инженер хүн хиймээргүй юм байна. Энийг эдийн засагч хүн хиймээр юм байна. Энэ чинь бүхэл үйлдвэрийн газруудын төлөвлөгөө норм бүх юмнуудыг л барьж байдаг, тооцож байдаг, судалж байдаг, мэрэгжил байдаг. Энэ дээр чинь бол нэг инженер ингээд сууж юмэргүй байна. Энэ аймагч нь одоо өдөөж инженер зөндөл дутагдaltaй дуулдах юм. Би мэрэгжлийнхээ юм дээр гарвал яасан. Энэ дээр нэг эдийн засагч тавихгүй та. Чи намын төв байгууллагад ажиллахгүй дургуулдаг яадаг намын гişүг. Загинж вэ ширүүн вэ шүү. Гүй эда би сая хэллээ аймагт инженер дутагдaltaй байж байдаг. Энэ дээр одоо ингээд нэг зай бөглөөд нэг инженер сууж байдаг. Энэний оронд нэг эдийн засагч арай хөнгөн хөлтэй эмэгтэй хүнд баймаар юм. Төв хорооно сун ирэхтэр тань дээр орох дээр л улаан утас дуурдаг авах дээр л ороод нэг очихтэй зэгэл хаалга дөрвөн лөвлөсөн хар юм орж ирж байснаас арай нэг хөнгөн хөлтэй шингэн дуутай юм тань дээр орж иж байвал дээргүй юу гэж учиргүй инээгээд яг намайг голж исэн шүү гай. Би тэгж бодсон. Тэгээд бүр ухаантас миний асуудлыг хүлээж аваад за яг ч явж би танаас арга хэмжээ авъя гэсэн. Тэгээд би нэг 10 тонч байтал харин Норвегид юуны үйлдвэрчний зөвлөлд ажиллаж байсан эмэгтэйг тийш нь татчих авахар боллоо. Чи үйлдвэрчний зөвлөлд очих уу? Тэнд хөдөлмөр хамгааллын улсын байцаагч гээд аймагт тусгай оронтой гарцсан байна. Тэгээд үйлдвэрчний зөвлөлд очиад. Тэгээд улсын байцаагч одоо би нэг машин тэрэгний хаалт хамгаалцчилгаад явдаг юм бодсон чинь дан хуулийн юм байна. Базар байна. Төв зөвлөл дээр 10 хоног семинар хийгээд дан хуулийн юм болж. Тэгээд нөгөөтөөс жоохон бас нэг миний зорилго биш байна. Тэгээд намар бүх сангааж хонотор явах хэвээр. Тэгээд дугуйг явах уу гэсэн чинь дугуйр өрдөө би одоо маргааш бүх сумуудаар тойрхоо явлаа. Би цог явж амтдаг бол тэгээд би тэр юм авчихад. Тэгээд хоёулаа явсаар байгаад хамгийн сүүлд Батчирэтэн таран дээр ирээд одоо маргааш босно гэдээ хоёулаа байж байсан чинь аймгийн дарга дахиж очиод дугуйг эндээ дахиад 3 хоног ажил. Тэр үед аймгийн дарга юм байсан. Нас очирвс. Гэн өдөө нас очирвс. Тэгээд дахиад ажил ихтэй нь одоо би яг будааны машинаар аймаг явчих юм чинь бас техникийн хажууд дуртай байх гэд дугуйтай хань болоод хоёулаа тэнд байлаа л да. Дахиад 3 хоног. Тэгсэн чинь тэр сумынхын инженер тэрүүд нь болохоор оройноор шангах дээр л сумын төв рүүгээ яваад байдаг. Шөнөг хамбайн эвдэрхтэр ямар ч арга хэмжээ байхгүй. Бүгд зогсдог. Битгаар нэгт насалддаг байхгүй. Тэгээд нэг өглөө ерөөсө аюулан комбайнуудыг гаргачаад дугуйн машин дотор нараад нь харуул тавьчаад энэ сумуудын инженер механикууд ерөөсө ингээд өрснөө явчихдаг. Тэгээд бид нар ирж юм хийдэг. Аймгийн даргач гэсэн бид нарыг л зараад л ингэж ажиллуулж байна. Тэрний оронд нэг засварын групп гэдэг юм аймагт байгуулад тэгээд улсаас цалин авахгүй аж ахуйн тооцоотой юм байгуулад ингээд хоёулаа тооцоо хийгээд баах юм болов. Тэгээд тэгжл орхисон. Тэгээд намар тэгээд шахаа ажилдаа хүрээд ирсэн. Өвөл яг шинэ жил гарах гэж байтал дугуй утасч тэгсэн чинь харин нөгөө тэгээд тэрч энэ дээр хэний тавих уу намайг тавихгүй тэгээд би очив. Би тэр чинь бодлогоор яваад юм янзлаад байж чадна тэгийг. Тэгсэн чинь надад чинь ирээд хөөцөлдөд дарга нарт хэлээд хөдлөгсөн чинь тэгээд намын хороогоор хүртэл ороод зөвшөөрөгдөд. Надад тэгээд аж ахуйн тооцоотой засварын хэсэг байгуулад. Тэгээд л би тэр цахилгаан хамаг юмруу орсон хэрэгэлдэ. Тэгээд суманд ч одоо ингээд дизель станц гэд тэгэхэд чинь сум байтугай аймагт ч
чинь цагийн хязгаарлалтай гэрэл цахилгаан өгдөг байлаа шүү дээ. Тий. Тэгээ суманд ер нь ямар хүчин чадалтай юу байх вэ? Одоо тэр дизелийг ажилуулдаг хүн ямар мэргэжлийн хүмүүс байх вэ? Мэргэжил сайхан байхгүй. Тракторын жил трактороос авдаг хол тэрний чинь хийдэг. Тэгээд л одоо унтрахтаа амтраад асухтаа саадал заримдаа төлж чадахгүй байхгүйгээд зогсож байх магадгүй. Заримдаа бүгдээрээ эвдэрсэн гээд харанхуй байж байх магадгүй. Тийм л байсан. Тэр шүлт төлж шатхуун гэснээс тэр дизель станц ч одоо цагт ямар хэмжээний төлж зарцуулдаг байсан? Цагт одоо 16-аас 24 литр төлшил цагт хэрэглэн шүү дээ. Зөвхөн нэг 60 кВт станц гэх чинь. Тий. Тэрнээс бага нэг 20-30 хавлаараа бага гэдэн л дээ. Тэгээд тэр чи юм болохгүй л дээ. Тэр сумууд ч сумыг бол хангаж дийлэхгүй. Ачаалан дийлдэхгүй болоод тэгээд нэмсэр байгаа дэр сүүлдээ нэг 60 кВт ганц станц яваад дийлэхгүй 10 цаг ажиллагач нь 160 литр гэж авах нь ш. Ер нь тэр үед тэрнээс өмнө ч гэсэн одоо бензин шатхуун чинь бас хямд үнэтэй байсан шүү дээ. 1 литр нь ямар үнэтэй байсан? Тэр ч одоо дизель төлших чинь 83 мөнгө 1 литр нь. Бензин одоо 76 бензин гэхэд чинь төгрөг 80 хэдэн мөнгө 83 мөнгө ч байдагсан билээ. Байсан литр нь. Нэг төгрөг 80 мөнгө. Тэгээд тэр улаан бензин бас байсан шүү дээ. А66 гэдэг улаан бензин. Тэр бол хэмтэ нэг төгрөг 50 мөнгө лөө 40 мөнгө лөө байсан. Тэгээд тэр зээл 130 машин тэр гарч ирээд тэгээд тэр улаан бензинээ чихээ байл. Тэр чинь 64 51 гэсэн маркийн машинууд хийдэг байсан. Тэгээд ер нь тэр үед чинь одоо хувийн машинтай хүн гэж байгаагүй. Одоо тэгээд нэг мотоциклтай улсууд байдаг байсан. Тэгээ би бодоход ер нь тэр мотоциклтай улсууд ер нь бензин тос гэж авдаг байсан юм уу? Машинтай хүмүүсээс гуугаад л хувин бариад л очихд нөгөө шаданкараас ороод хийж өгөөл хувин манай авлаа мотоциклтай хүнээс гуугаад л бензин хийж байгаа харагддаг. Ямар ч шийдвэр нь гарсан байсан. Ямар ч байсан 50 литр бензин жилдээ хэрэглэхгүй бол бас жоохон хэлэмтэй байсан. Юугаараа явж байгаа юм. Тэгээ одоо тэр чинь 50 литр бензинэл хөдөлж байгаа. 50 литр юу хөдөлрөл болно шүү дээ. Тэгээ бусд нь тэгээ дандаа л хүн амтнаас л хоёрын гарал зөөж үсэн хэрэгэлдэ. Би ч тэгээд залуугаас нэгдэлдсэн хүн чинь нэгдэлд тариа ногоо руу явхад чинь хувийн машин хувийн мотоциклд хэрхнээгээд өгсөн бензин дураараа хийж яваад л давхдаг байсан. Чи бензин колонк гэж байхгүй. Сумын дизель станцуудынхаа түлшний нөөцийг яаж суман дээрээ бүрдүүлдэг байсан? Гэхдээ яг сосчир яваад ирнэ. Тэгээд тэрнээс чинь л одоо тэр түлш хийдэг савнд л хийж явна шүү дээ. Ямар багтаамжтай сум бүгд чинь юуны бензины нэрвтэй. Колонк гэж байхгүй. Тэгээд л тэр нэрв дээр уугаад тэгээд тэр чинь одоо зарлагдаад л. За тэгээ манай монголчууд ч одоо ер нь их сэрэг ухаантай мундаг хүмүүс шүү дээ. Одоо энэ инженерийн боловсрал, инженер техникийн боловсрал гэдэг юм олоогүй байсан үедээ ч одоо тэр онсон тоглоом зохион бүтээдэг, тэгэл хөдөлмөр хөнгөвчлөх багж магж гэж ахын амьдралдаа хэрэгэлдэг өчнөө юм байдаг гэсэн. Ер нь тэрнээс болоод энэ монголчлох гэдэг үг гарсан болов. Та тэр монголчлох гэдэг юмыг ажилдаа ер нь ашиглаж явуу. Тэгээ бас одоо нөгөө социализмын үед чинь социалист хөдөлмөрийн баригад нөхөрлөл тийм ээ. Социалист зуралдаанд үүрэг авна. За шинэ бүтээл оновчтой санал нэвтрүүлнэ. 5 жилийн төлөвлөгөө биелүүлнэ, гавшгаач гэнтэр гэл ийм юмнууд байдаг байлаа. Тэгээд таныг юу их олон спонс шинэ бүтээл оновчтой санал нэвтрүүлсэн гэдэл хүмүүс ярьдаг. Тэгээд тэрнээсээ та бас гол ямар одоо шинэ бүтээл гаргаж яв, юуг монголчилж байв, тэр талаараа нэг яриач. Гэхдээ яг удаа тэгээд нэгдэлд ажиллаж байхад чинь тэр хавар сэлэх сэнэглэн гэдэг нэг ажил байдаг юм. Өрлөгч холбоод явна. Тэрний чинь трактор ачирэл ховангаар ботагийн зөөж бункер юунууд нь сэлхнүүд нь тарааш яадаг. Тэр ер нь их хүндрэлтэй юм шиг байх. Тэр нь одоо тэр үед чинь одоо нэгдлийн хогон дээр бүтэн комбайн хэвтэж байна. Бүтэн чиргүүл хэвтэж байна.
ажиллахгүй болоод хайчихсан. Тэрнээс чинь нэг хэмхэрхий нэг эрсааргүй зүгээр дөрвөн дугуйтай твш байх тэрнийг аваад нэг компани SK3 компани бункерын хэсгийг салгаж аваад тэрэн дээр тавиад тэгээд сэлэх зэнгэлдэг юм ланхан би хийсэнтэй. Тэгээд тэр нь яг хүүхдэр өрдөө 4 тонн бодоо хийж явахтаа газар очоод тракторыг жолооч нь нөгөө хошууга сэлхэнд нь тааруулаад өгтөр сэлхэн дээр сууж байгаа хүн тэр хүүдийг нь аваачаад аманд нэг тааруулчихна. Тэгэхээр нэг юм төлөгчтэй зэрэгэл нөгөө бодоо өөр ингээд шахацдаг юм бол эхэлж хийж л анхан ер нь анавчлаа саналаа юм тэгжил анхан гарсан байх. Тэгээ сүүлдээ яг янз юмнууд хийсэн жижиг сажиг юм. Тэгээ хамгийн бас нэг цаашаага юм болчмоор юм гэж бодсон. Тэгээ сэлсгийн механизатор гэж сэтгүүл захиалж авдаг байсан Орсын. Тэн дээр өвсийг утасгүй боохоор гээд гараад ирлээ. Тэр над их сонирхолтой санагдаад үзэл тарлаа. Тэгээд одоо энэ борон дээр бэрх энтрийн тоохроор янз бүрийн юмнуудыг хийлгээд тэгээд нэг баян хотын хадлан дээр туршиж үзсэн чинь яг нэг дөрвөлж юм гарч байна. Тэгтээ зарим нь задарч очиод байх юм. Тэгээд зүйлдээ бодсон чинь тэр бол хангай газрын голын өлөн маягийн тийм зөөлөн урт орсон юмд бол яг болох юм байна лээ. Манай тал хэрийн нөхцөлд бол тийм сайн биш юм байна гэд би тэгээд орхисон. Тэгээд орхичоод одоо 2-3 жил болсны дараа Дорн говь дээр шинэ бүтээл оновчтой сандлынхны зөвлөгөө болнох төр ноцсон чинь тэнцээ үдсгэлэн дээр тийм байна. Очоод нөгөөх нь энэ сонирхоод харсан чинь харин миний хийж үсэн юм миний нэртэй явуулчаад тэнд үдсгэлэн тавьчихсан байна. За хэн тавих вэ? Одоо тэр албаны улсууд л тавьсан юм гэдэг бодвол би бол таны тэгээд ер нь тал хэр тохирохгүй юм байна гэж хайсан байхгүй юу? Тэгсэн чинь нэг хэдэн дөрвөлж юм үнд гарсан. Тэгсэн чинь тэнцээ байжсэн. Тэгээд би инээтрээд тэр ч одоо 3 жилийн дараа юм шүү дээ. Тэгээд одоо бас тэр хэн хийсэн бол би хамгийн гол нь тэр хийсэн хүнтэй нуулзаж яаж ингэж гаргав гэж өгөн бодож ицсэн чинь харин дээр нь одоо хэнтэй ганц хийсэн гэж тавьсан байна. Тэгээд одоо яг одоо тэгээд ирсэн. Тэр бол болох юм бэлээ тэгээд. Та ер нь одоо ингээд ажиллаж явах хугацаанд одоо мэрэгчлээ дээшлүүлэх шаардлага гарна шүү дээ. Тэгээд тэр үед ер нь яаж одоо курс сургуульд явдаг байв уу? Сая тэр сэлсгийн механизатор гэж сэтгүүл захиалдаг байсан гэсэн мэрэгжлийн сэтгүүлүүдээс яадаг байв уу? Ер нь яаж мэрэгчлээ дээшлүүлдэг вэ? Шинэ мэдээллийг яаж олж авдаг? Тэр үед чинь одоо нэг айхтар бид нэр чинь тийм олон сар жилээр явуулдаг курс мөрс бараг байгаагүй хаяар. Тэгэл ажиллаад хийдэг байсан. Зүгээр яг нэг 2-3 хоногоор нэг өдрөөр энэ яамн дээр очоод өдөөжхан хүрээлэн дээр шин орж ирж байгаа юмд бол семинар хийдэг байсан л да. Тэрнээс тийм том юу байхгүй. Тэр миний одоо хамгийн том юм тэр темс байхад тэр нэг цонцны байгууллагын хөнсөдөжхан газрын шугамар явсан тэр нэг Оросд 6 сар явсан юу хамгийн том мэрэгчлэл дэвшлүүлсэн юм тэр л байх. Би сая ярьж хэлсэн та. Техник мэрэгжлийн сургууль гээл тэгч одоо яста мянгаар л манай монголчууд чинь Оросд техник мэрэгжлийн сургуульд төрөл бүрийн мэрэгчлэр сурж ирж гол одоо энэ хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн салбарт ажилладаг байлаа шүү дээ. Бүх юм төмөр зам автсан бүгд л одоо темстэй болсон шүү дээ. Тэгээд чинь аймгийн чинь энэ сургуулийг нэгдсэн үндэсний байгууллагын ФАО-гийн хөрөнгөөр Монголд нэг темс байгуулах хөрөнгө өгөхтэй зэрэг нь манай дээд цул хуваагаад нөгөө нэг сургууль байгуулах хөрөнгийг Архангайд нэг сургууль, Төв аймгийн Заамарт нэг сургууль, манай Өндөр хаанд нэг сургууль, 3 сургууль болгоод тэгээд задлцсан. 3 сургууль болгоно гэдэг чинь үр ашигтай зарж исэн биш. Гэхдээ одоо үр ашигтай л байсан байгаа үедээ хүн тагжил таардсан байгаа. Тэрнээс тэр уулын бөөн байсан бол би
маш их техник нарийн гоё юмнууд ирэх ёстой байсан байхгүй юу. Тэр нь байхгүй болоо тэгээд тэрний барилга байгууламж тэгээд нэг юу л яг нэг сургалтанд зориулсан автобус 69 53 машин трактор ирж байсан яванда. Та одоо ингээд дэлхийд даяараа л энэ хөгжил их хурдцтай явж штэ. Ялангуяа техник технологийн салбарын хөгжил үл ер нь гүйцэгдэхгүй болж байна. Тэгээ та инженер хүний хувьд одоо энэ орчин үеийн энэ гоё техник технологи дэвшилтэд юмнуудыг хараад ер нь юу бодогддог вэ? Гэхдээ одоо сайхан юм бодхоос одоо тэр яг уу биш одоо намар ургасан талаа мала нэвтрүүлэг тэр тал хавь юм гарахад ч л телевизээр өчргөө чанга тавиал урд нь хараа суучихсан шүү дээ. Тий. Одоо тэгэл энэ засварын авто засвар автооншлогоо гээл тийм мундаг болоод байна тий. Тэгээд л одоо энэ ч одоо машины чинь одоо нэг юм болохгүй байх дээр онцлогонд орохдоо зэрэгэл компьютер дээр тийм нь болохгүй байна гэсэн юм байна. Сэвчээгээ сольчгдөг юм уу? Маслаа сольчгдөг юм уу? Тэр ч одоо аль салбарт одоо эрүүл мэндийн салбарт гэдэг чинь л одоо энэ онцлогооны мундаг аппаратууд багж тоног төхөөрөмж гарч ирээл өвчнийг ингээл онцлоод л байна. Тэгэхээр одоо бас нэг талдаа нөгөө нэг эмчнэр маань нөгөө нэг хүнээ сайн үзэгч гэдгийг юм уу тийм юм бас алга болоод ингээд шүүмжлэгдээд байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан одоо энэ нэг та нар бол яг л одоо инженерийнхээ ур ухаанаар улаан гараараа яадаг гэсэн бол одоо тэр сайхан багжинд найдаад л тий гараад ирснийхэн дагуу сэлбэг нь бүрэн бэлэн. Тэгээд бүтээмжин сайн юм да. Бэлэн сэлбэг аваад л тавьчихна. Тийм сайхан болж байна. Бид чинь одоо дайлангуй тэр намдаг нэгдэлд байх үед бол одоо бас хүнд байсан шүү дээ. Одоо нэг юм болохоо үлээ гэхэд сэлбэг болохоо үлээ гэхэд аймагт юу ч хангамж байхгүй. Аймагт хангамж байгаагүй. Улаанбаатар авч Амгалангийн хангамжаас л очиж юм авдаг. Тэгээд л одоо юм хөгжих юм да. Эсвэл хангамжтай бол одоо тэгээд одоо бол надад тэгээд болохгүй болсон юм хятадас гар утсаар захиалаад авэдэрч шүү дээ. Тийм шүү дээ. Одоо бараа таваар захиалах бол манай энэ бэрчин юу яадаг услгааны мотор зотор болохоо ойлгохтой зэрэг чинь одоо нэг хэсэгтэл услахгүй боллоо баларлаа гэж байхад чинь маргааш нөгөөдөр нь мотор хүрээд ирсэн мэн. Яасан мөхтөр тэшин яриад каргогоор хот дээр блээд хот дээрхтэр нь таксины жолоочтой яриад тэндээс аваад иргээд мөнгө нөгөө. Тэгээд үүдэнд авчраа болгоч. Тэр үедээ харьцуулахад бол үнэхээр баг итгэхээргүй байгаа үстэй тийм ээ. Тэр үед чинь одоо альбан бачиг үчин нэг хүн явна. Нэг юм дээр гардаг шүү дээ нэг. Тийм шүү дээ нөгөө 16 дугуй гэсний наваачаад нэг 2 4 дугуй гэсэн чинь сүүлдээ хагас дугуйтай. Ядаж нэг бүтэн дугуй өгөөрөөд гэж юу тий. Тэр чинь манай аймагт авсан зураг байдсан шүү дээ. Тий нэг ховор хүмүүс гэдэг юм шүү дээ тий. За та тэгээд ер нь бүхэл насаа энэ хинтийн нутагта одоо ажиллаж одоо байлаа шүү дээ тийм ээ. Тэгээд тантай одоо цуг ажиллаж исэн одоо хөдөө аж ахуйн инженерүүд ямар хүмүүс бэ? За яг манай зөвхөн хөдөө аж ахуйгаа ярихэд чинь манай намайг сургууль төгсөөд ирэхэд чинь манай аймгийн хөдөө аж ахуй удирдах газрын ерөнхий инженер Чойжил Даваа гэдэг хүн байлаа. Энэ одоо хөөхн вагангийн багш байсан юм да. Нэрийг мартчихад байна. Тэр байсан. Тэгээд дараа нь самбуу дараагаад байлаа. Халтар эмчийн нөхөр. За. Тий. Тэгээд дараа нь нэр нь дугур болсон байхаа. Тий. Тэгээд энэ хүмүүс тэгэхээр таны өмнөөс инженерүүд гэхээр дандаа Оросд сургууль зөвлөлт холбоот улсад сургууль төгссөн хүмүүс байсан. Самбууч нь яг Одесс төгссөн. Тэгээд тэр Чойжил Даваас нь бас хойно хаан төгслөө мэдэхгүй байна. Тэгээд дугуйч нь одоо хагас нь Монгол хагас нь Орос төгссөн хүн шүү дээ. Тэгээд та бол Монгол төгссөн инженер тий. Тэгээд бид нар ч одоо Монголд Оросд явуулахгүй боллоо гэдэг 10 жилийн бацаан бид нар бол дуугайл байж хоншигл байсан. Тэр Улаанбаатар хотод олон жил болчихсон ажиллаж байгаад орсон намын гишүүн оюутнууд манай ангид нэлээд хэд байсан. Тэд нар ч одоо заргалдаад л төв хороомороор гүйгээд л
Хошоо явна гэх. хошоо явна гэдэг. Тэгээд дийлэг үнэ. Бид нар энэ дэр гар өвсгөх зураг хэвлэн зурхаас яах ч юм сайн мэдхгүй тэгээд л байж байсан. Тэгээд дотоодол төгссөн. Тэгээд яг вэ өөрхий манай сургууль өгөөжлөө сургууль ямар ч байсан өөргөө гүйцэтгээд дотоод төгссөн эдмод ампо мэрэгжилгүй юм гээд хөөгдөг өчнөө жил хоолой нийтлээ одоо ярих. Тэгэл аймгийнхаа одоо энэ бүхэл бүтэц аж ахуйн нэгдэл одоо энэ газар тариалангийн тоног төхөөрөмжийг энэ засварын ажлыг нуруунд дээр үрж явна чинь том гавья. Одоо тэгээд яг тэгээд тухай үе өөрөг байна. Тэгээд та одоо энэ ажил хөдөлмөр хийж ингэж явлаа. Тэгээд одоо шагнал урамшил гэж юу авч тухайн үед одоо баярын бичиг энэ төр үл зөндөл авсан байх та. Тэр ч одоо үн бүхий зүйлээр шагнуулж байв. Тэгээд одоо би нэг надны уржин чөлөө нэг аймгийн 100 жил болохын үед чинь яаж мэдгүй бас хүн амт ирээд асуувал гээд нэг чамдантай юм байна. Одоо нэг баярын бичгүүд байдгийг. Тэрнийг үзсэн чинь замбраагүй бол юм байна. Тэгээд ямар санда төвөрлж бичсэн чинь дэвтрийн талцаас өөр юм илүү гарч байлээ. Тэгээд тэр юмнууд байна. Тэгээд хөдөлмөрийг үнэлж байсан. Тэгээд одоо навдаг шагнал оруулалтанд их навцсан доо. Энэ би одоо өөрийнхөө хэмжээний юмыг одоо хангалттай надад өгсөн байх гэж бод. Одон медаль. Тэгээд хөдөлмөрийн хүнд медаль Алтан гацсан хөдөлмөрийн гавьяалан тэгээд одоо бүгд одоо атрын ойнуудаар л дараал жил ханжинхан сайхан ажил яг хийж байх үед маань айхтар шагнал хатуу байсан. Тийш хатуу байсан. Нэг одоо миний хамгийн айхтар сонирхож одоо их балмагдаж хүлээж авсан шагнал бол 71 онд ардын хувьсгалын 50 жилийн ой медаль байна. Тэмст тэр чи 69 он тэмст дээр 71 2хан жил тэмст ажиллаад байсан. Тэгээд одоо наадан болох гээд хурал хийгээд тэгээд тарахад захирал маань намайг чи баярын хуралд очихдоо штайхан хуцалж очиороо гэж. Би нэг ноосон замстай нэг төгсгöd явдаг хүн чинь одоо тэгээд бас нэг зангаа мөнгө зүүцэл байх бодвол тэгээд очисон чинь хуралд хүн шагнах болсон чинь нэрдээ нэг 2 3 хүн дээр лусан дэржэгийн ганс гэх юм. Тэгэхээр надтай адилхан нэртэй хүн л байдгийн байх таа гэж бодоод сууж исэн чинь 2 дахь удаага зарлаа. Тэгсэн чинь хажууны хүн яваач гэдэг ингээд байна. Тэгээд ардын хувьсгалын 50 жилийн медалийг бас залуухан авсан. Чи тэр чинь бодож байна. Ер нь 10 хүрэхгүй хүнд өгсөн. Тэр медалийг өөр том одон медаль гэж байхгүй. Тэгэхээр одоо тэр ардын хувьсгалын 50 жил болж яхад чинь тэр хувьсгалынхаа ой медалийг ирдэ энэ аймгийн төвд бол нэг 6-7 хүнд л өгсөн байх. Тэнийг авчаад зүүчээд буцаад тайзнаас уухад харсан чинь одон медалд зуусан олон настай гудвардаас хараад байхтай зэрэг л одоо цэл залуухан 20 хэдтэй тэр чинь авчих дээр сэтгэл зовж байгаа юм чинь. Зовж байсан уу? Одоо энэ эдэндээ өгөхгүй яах гэд над багч юм бол бодож исэн. Тэгээд одоо тэр л хамгийн над хүндтэй шагнал санагддаг юм. Ер нь тэгээд миний хийж байсан баярлж байсан юмнууд бол юу л да. Одоо медаль юм өгөхөд хүн өгж зовх баярлж л байсан. Гэхдээ тэрнээс дутхгүй юм бол нэг харанхуй байсан сумыг гэрэлтэй болгочих дээр айл бүгд ирж идж хоолунд идвэргээд баяр хүргээд монголчууд нөх баярлалаа гэдэг үхээс хамгийн гол нь очтой тустай улсууд ирээд л яачлаа гэж одоо гэрэлтэй болголог баярлаад л өрж байгаа хэрэг шүү дээ тэр чинь. Тэгээ манай тэр засварын хэсэгт бол одоо 4-5 хөл ажилтдаг байсан. Тэгээд одоо хамгийн сүүлийн үеийнх нь бол тэр Бат хоёг гээд байсан бурхан болчлоо, Дамдан жив гээд байсан. Одоо энэ аймгийн дарга аюурмын аав Дамдан жив манай ажилчин байсан хүн шүү дээ. За ингээд одоо 20 дугаар 100, 21 дугаар 100 гэдэг ингээ 200 дамнан ажиллаж амьдарч байна та одоо. Тэгээд энэ ер нь 100 солигдох мөчийг та яаж хүлээж авсан? Тийм өөр мэдрэмж төрсэн юм байдгүй ер нь.
2000 оны ч одоо их онцгой жил болно гэж бид нар хүүхэд байхасаа хүлээдэг байсан шүү дээ. Одоо социализмоос коммунизм чилжин одоо их сайхан болно л гэдэг байсан. Тэгээ одоо энэ 2000 он юу 100 солигдоход танд ер нь ямар мэдрэмж төрж ирсэн? Ер нь 1988 оноос эхлээд энэ байдал уур амьсгал өөрчлөгдөж эхэлсэн юм аа. Тэр бол ойлгомжтой. Ядахтаа л болор цамын тэмцээн яруу найргийн тэмцээний шин харах их сонирхолтой болсон. Ягаад гэвэл нам тусгын өдөрдөгч хүн зуртлын тухай янз бүрийн юмны тухай яруу найрагч нар ч одоо сайхан яруу хэлдэг байхгүй юу? Тэ? Тэгээд ер нь нэг цаг төрч өөрчлөлт магадгүй юм байна гэж боддог. Үе бол 2-3 жилийн урд бас мэдэгдсэн шүү. Тэгээд одоо яг энэ олон том яаж явж гэнэ тэрнийг л дагахаас чамар Монгол ардын хөвсгалт нам мэн гээд одоо байж байлтай ч биш. Юм өөрчлөгчлөө гээд би намын гишүүн биш би одоо баталгаа даргахаа хаалганы босгон дагуур шургуулах бас над сонирхол байхгүй. Би одоо тэргүй болдог утдаг үед нь гишүүн явсан юм чинь явж л бай. Хөөгөө та хэрэггүй боллоо гэвэл нь болно л үз. Нэг одоо арчлыг үгүй ингээд дахидаг улсуудтай хөөрчлөхгүй. Нэг одоо сүндэрлүүлнэ гэдээ явдаг улсуудтай би одоо мундаг арчлагч болдохгүй. Зүгээр нь тэгээд дондоо яриад л олон томны жишгийг хараад л амьдралаа да. Одоо тэгээд яг уу энэ ч одоо ингээд зүй ясаар л болох ёстой юм болдгоороо болоод л явдгаараа л явж л байна. Тэгээд одоо ингээд сайхан болох байлгүй. Тэ. За ингээд нэвтрүүлгийн манд цаг ер нь өндөрлөх тийшээгээ болж байна. Тэгээд танд одоо хэлж нэмж хэлэх зүйл байна уу? Яг уу. Эч одоо 80 гаруй наслаа одоо сайхан өндөр нас байлаа. Тэгээд одоо өргөн олон түмэндээ эрүүлэнг саруул сайхан байж ортодоо насалцгаагаарэ. Ажил төрлөө сайн хийж өнөө чударга бол алдахгүй шүү гэдгийг л одоо захиж хэлэх байна да. За баярлалаа. За ганцх инженер маань одоо 80 насны босхийг аль хэдийнэ давсан ч одоо тухайн үеийн ажиллаж амьдарч байсан үеийнхээ зүйлийг ингээд өнөөдөрхөн болсон юм шиг ингээд сайхан яриад хуучлаа суужгаад нь баяртай байна. Тэгээд та минь уртутаа насалж эрүүл саруул сайхан сууж байгаарэ. Дараа бас дахин уулзахын ерөөл тавья. Баярлалаа.